олон гишүүнтийг энэ 3 олон гишүүнтэд хуваахад гарах үлдэгдлүүд нь геометри үрээсийн дараасан 3 гишүүн бол цэг болж байна. За бид хэдүүлээ Бизуугийн теорем шиг хэлж байна. За тэгвэл x дээр нэмэх нь 1-д хуваагдана гэдэг чинь энийг тэгтээ тэнцвүүлчих юм бол x тэнцүү хасах 1 болно гэсэн үг. За энийг бид нарт хуваагаа гарах үлдэгдэл нь Бизуугийн теоремсоор хасах 1-ийг орлуулаа гарч ирсэн тоо маань бидний энэ олон гишүүнд гарсан үлдэгдэл байх хэрэгтэй. За ингээ хасах 1-ийн квадратаар нэмэх нь 3-ыг үржигдэх нь хасах 1 нэмэх нь c буюу энд c-гээс хасах нь 2 гарах нэ. За мөн ижил x дээр нэмэх нь 3 туваад тийш шугам олон гишүүнд учраас Бизуугийн теоремсоор x тэнцүү хасах 3. x-ийн оронд хасах 3-ыг орлуулаа бодоход гарч ирж байгаа тоо маань бидний үлдэгдэл байна. За энийг бочхоор энд c болно. За энд x-ээс хасах нь 2 тэнцүүтэй гэдэг чинь дээрс x тэнцүү 2 болно гэсэн. За ингээ f2-ыг бодчих юм болвол за x оронд орлуулахаар 2-ын квадратаар нэмэх нь 6-г 3-ыг үржигдэх нь 2 нэмэх нь c буюу тэнцүү c дээр нэмэх нь 10 болно гэсэн. За энд гарч ирсэн 3 тоо буюу c-гээс хасах нь 2 c дээр нэмэх нь 10 гэдэг маань геометри прогрессийн дараасан 3 гишүүн. 3 гишүүн учраас геометри прогрессийн хэдүүлээ чанар ашиглаж байна. За геометри прогрессийн дараасан 3 гишүүний чанар ёсоор голын гишүүний квадрат нь захын 2 гишүүнийхээ үржүүртэй тэнцүү бит. За энэ дээрээс c квадрат тэнцүү c квадратаас хасах нь 2c нэмэх нь 10c хасах нь 20 болно гэсэн. За c квадратууд нь хураагдаад энэ маань энэ хоёрыг эмхтэгчээр 8c гээс хасах нь 20 тэнцүүтэй. За энэ чинээс c-г очих юм бол c тэнцүү 20-ыг хуваах нь 8 буюу 2-ын 4 хураачаар 2-ны 5 буюу 2 бүхэл 2-ны 1 буюу p ярилт байх нэ.